Хэд хоног нам жим байсан ч одоо буцаад ирлээ. Цаашдаа бичлэгүүдээ илүү хурдан, илүү тогтмол оруулах болохоор хамт байгаарай. 3 дугаар улирал эрийн тэнгис рүү хараад цаана нь юу байгааг бодож байгаа хэсгээр эхэлнэ. Яг л анимны хэв маягаар бид бүгд тэнгис гэдэг зүйл бага байхаас нь армийн ярьдаг байсан болохоор ямар их чухал болохыг мэднэ. Гэхдээ энэ бол ирээдүйн нэг хэсгийн өмнөх зөвнөл төдий юм. Одоо цаг руугаа буцаж ирэхэд эрийн болон 104 кадет корсын найзууд нэг тухтай хөдөө байшинд байрлалчихсан цэвэрлэгээ хийж байна. Тэд бүгд Левигийн удирдсан шинэ багийн нэг хэсэг болсон. Леви байшингийн байдлыг хараад тун дургу байсан. Тэр угаасаа цэвэрч болохоор бүгдийг ханжигийн зохион байгуулж буй иргэний титан чадварыг шалгах туршилтад дайчлана. Туршилт бүрэн бүтэлгүүтнэ. Иргэний титан хэлбэр тогтож чадахгүй нилээд өрөвдмөр харагдана. Үннийг хэлэхэд их л тааруу байлаа. Тэгэхээр дахиад эхнээс нь бодохоос өөр аргагүй. Учир нь Эрни титан чадвар Вол Мариаг бөглөх том төлөвлөгөөнд туслах хэмжээнд хараахан хүрээгүй байна. Дараа нь тэд Трост дистриктэд түр амс хийж байхдаа Эрен Хистерия хоёр төлөвлөгөөнд нь ямар чухал болох талаар ярилцсан. Тэднийг алсаас хоёр хүн ажиглаж байлаа. Дараа нь Леви Ирвинтэй ярилцсан. Леви Хистериагаас хааны удмынхан талаар чухал мэдээлэл авч чадна гэж бодож байв. Энэ хооронд эрен бүтлгүүтлээсээ болж дотроо ихэд унсан байлаа. Кони ээж нь титан болсон болохоор Бест титанаас өшөө авахыг хүсэж байна. Эмэр байхгүй болсон болохоор Хистерия өөрийн хинбэ гэдэг дээр баг зэрэг эргэлзэж байна. Тэр хуучин шигэ байхаа болсон. Эрэнд харин энэ таалагддаг. Учир нь одоо л илүү бодит хүн шиг санагдаж байна гэж бодож байв. Эрийн өөрөө ч нэг л сонирн болсон байна. Now you're just a normal girl. Тэгтэл байдал харанхуй тийш эргэнэ. Хаанжи цэргүүдэд пастор Ник алуулсан, түүнээс өмнө бүр тамлуулсан гэж хэлнэ. Энэ нь тэдний өмнө байсан олон асуудал дээр дахиад нэг том асуудал нэмнэ. Тэд милитари полис араас нь орж ажиллагааг нь зогсоож, Эрен Хистория хоёрыг авахар ирж байгаа тул шууд явах хэрэгтэй болдог. Леви шууд үгүй явцгаая гэж хэлнэ. Тэгээд тэд ул мөргүүгээр нууцаар гарч одно. Өмнө нь тэднийг ажиглаж байсан нөгөө хоёр хүн энэ орголтыг харна. Тэгээд нэг нь Левиг хуучин танил гэж дуудана. За да. Тэд Эрен Хистория хоёрыг тусдаа тэргэнд зүсээ хувиргаад суулгаж баригдахгүй авч явахыг оролдоно. Гэвч киднапрууд гарч ирээд буруу хүмүүсийг барьж авснаар байдал эргэнэ. Disguise хийсэн хүмүүс нь Джон, Арми хоёр байжээ. Аз болоход Микаса тэнд байсан тул урдын адил тэднийг аварна. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байна гэж бодтол Левигийн өнгөрснөөс нэг хүн гарч ирнэ. Тэр бол Kenny the Ripper. Левигийн хуучин дайсан. Тэр өөрийн багтайгаа хамт энгийн мөрдлөгийг шууд буудал зам болгож орхино. Кенни болон түүний баг энгийн хүмүүс биш байлаа. Тэд эр биш, буутай ойдем гэр ашиглаж байсан. Тэд Левигийн багийн нэг хүнийг алж, Левигийн толгойн хажуугаар сум шүргүүлээд өнгөрнө. Анги Леви Кенни гэж хашгирч байгаа алдартай хэсгээр дуусна. Хоёрдугаар анги Леви Кенни хоёрын ширүүн будалцаанаар эхэлнэ. Леви яг л матрик дээр гардаг хүн шиг сумаас болтож чадна. Тэгээд эндээс явах цаг боллоо гэж шийднэ. Энэ бүхний хажуугаар тэрэгэн дээр Эрен Хистори хоёр тайван явж байгаад гинэт буун дуу сонсно. Тэдний жолооч Кайжи тэргийг хурдсгана. Гэвч Кеннигийн баг араас нь маш хурдан ирнэ. Тэд граплинг хүүг ашиглан тэргийн дээврийг хуу татаж Эрен Хистори хоёрыг ил гаргана. Эрен буугаар баатар болох гэж оролдоно. Гэвч Хисторитайгаа хамт унтуулах суманд өртөнө. Кайжид тийм аз тохиохгүй. Тэр буудалцаанд амиа алдна. Леви толгооноосоо цус алдсан чигээрээ нэг баар руу орж нуугдана. Кенни түүний араас яг өөрийн газар шиг л орж ирнэ. Тэд хуучин дурсамж зорилгынхоо талаар бага зэрэг ярилцсан. Кенни өөрийгөө Левиг буланд шахчихлаа гэж бодож байтал Леви баарны эзний бууг ашиглаад гинт буудана. Тийм ээ. Леви хараахан дуусаагүй. Тэр цонхоор сандал шидэж анхаарал сарниулаад өөрөө өсөрч гарч Кеннигийн нэг хүнийг хүний бамбаа болгож ашиглан бусдыг нь цавчина. Өмнө нь ч хэлж байсан. Энэ хүн үнэхээр амар гоё. Буудалцааны чимээг сонссон түүний багийнхан туслахаар ирнэ. I hear shooting. From there. Гадаа Кенни боссон чигээрээ баарт буутай хүн байж болно гэдгийг мартсандаа өөртөө баг зэрэг эвгүүцэж байлаа. Тэр бас Леви хэр их өөрчлөгдсөнийг бодоод баг зэрэг сэтгэл хөдлөнө.
Энэ хооронд Левигийн баг Эрен Хистори хоёрыг аврахаар оролдож байна. Леви тэдэнд эд нарыг алахад бэлэн бай. Учир нь тэд ч та нарыг эргэлзэлтгүй ална гэж хэлнэ. Харамсалтай нь Жон энэ үгийг бүрэн ойлгосонгүй. Тэгээд Кенигийн нэг хүний өмнө буу тулгуулж орхино. Мундаг байна да Жон. Аз болоход харин түүнийг аварна. Гэхдээ үүний тулд тэр цэргийг ална. Гэвч Кенигийн хүмүүс хэтэрхий олон. Ер нь буутай хүмүүсийн эсрэг хүрэлцэхгүй. Тиймээс тэд ухрахаас өөр аргагүй болно. Royal Capital дээр ирэх мэдлэлтнүүд энэ бүх замраагүй байдлын талаар ярилцаж байна. Тэд үүнийг ердийн аргаар хууль дүрмээр зохицуулчихъя гэж ярилцсан. Гэтэл дараа нь Rod Rees, Erin Historia хоёрыг авсан гэсэн мэдээ ирнэ. Тэгэхээр тэдний ажиллагаа амжилттай болжээ. Энэ хооронд армийн хүн алснаа маш хүн дээр тусгаж авсан байлаа. Микаса, Леви хоёр түүнд хатуу боловч хэрэгтэй үгс хэлж баг зэрэг түшиж өгнө. Гэхдээ тэд түүнд одоо чи өмнөхтэйгөө адил хүн байхаа болно гэж хэлнэ. Үүний дараа Леви Димо Ривстэй тохиролцсон. Трост дистриктийг хамгаалж өгсөний хариуд Historia Эрен хоёрыг хаан байлгаж байгааг мэдхийг хүснэ. Эрвин дээр буцаж ирэхэд Ханжи муу мэдээ дуулгана. Эрийн Historia хоёр баригдсан. Хэрвээ Эрийн өмнө нь Беролт Эмер хоёрын ярианаас зөв ойлгосон бол түүнийг Титан чадварыг нь шилжүүлэхийн тулд идүүлж магадгүй. Левигийн талд Димо Ралфсон гэдэг милитари полисын хоёр хүнийг өрхөнд оруулна. Жон Микаса хоёр тэднийг унгаана. What? Who the hell tortures someone without asking questions? Леви Ханжи хоёр байцаалтыг ширүүсгэж Ральф хэлчихсэн мэт соныг хуурч байгаад эцэст нь амийг нь ангаалгадаг. Тэр Рейс гэр бүл үнэндээ бүхнийг удирдах байгаа. Historiaч энэ бүхний түлхүүр гэж хэлнэ. Гэхдээ дараа нь нэг эргэлт гарна. Кени Димо Ривсийг ургасныхын төлөө ална. Түүний хүү дэрэгдэн харж байгаа ч дууч гаргаж чаддаггүй. Кени Леви ямар ч байсан гарч ирнэ гэдгийг мэдэж байлаа. Учир нь тэр Леви ямар хүн болохыг сайн мэддэг. Тэгээд нэг нилээд драмтай гэр бүлийн уулзалт болж Род Рис нэг нууц газар Historiaтай уулзаад тэрвэрч уучлал хүснэ. Амболттой Эрин бол зүгээр л хажуугаас нь харахаас өөр зүйл хийж чадахгүй. 3 дугаар анги Historia өөрийн бараан хүүхэд насыг Левигийн багт ярьж өгч байгаагаар эхэлнэ. Түүний ээж охиноосоо илүү номондоо анхаардаг. Historiag бараг тоодоггүй байжээ. Historia ээждээ эрхлэх гэж нэг удаа тэрхэд ээж нь цочиж түлхээд төрүүлээгүй байсан ч болоосай гэж хүртэл бодож байжээ. Үнэхээр хэцүү. Гэсэн ч Historiад тэр сөрөг анхаарал хүртэл ямар нэг утгатай санагддаг байв. If only I wasn't such a coward. I could have killed it. Хэсэг хугацааны дараа Волмар явсны дараа тэр анх удаа аав Род Рейстэйгээ уулздаг. Род түүнийг надтай хамт амьдрна гэж хэлнэ. Гэтэл Кени Акерман болон хар хувцастай хүмүүс гарч ирнэ. Тэд ээжийг нь яг нүдэн дээр нь ална. Ээж нь Historiag өөрийн хүүхэд биш гэж үгүйсгэсний дараа Род түүнийг бас алуулахгүй тулд Кристал Ленз гэдэг шинэ нэр өгөөд хол явуулдаг. Ингэж л тэр судалгааны корпуст тэр нэрээр орсон байна. Одоо цагтаа Род өөрийгөө уучлал хүссэн аав шиг авч явж Historiag тэрвэрэн хааны цустай болохоор онцгой хүн төрлөختний аврагч гэж хэлдэг. Тэгээд бүх зүйл эхэлсэн газар руугаа буцъя гэдэг. Энэ хооронд шоронд байсан Саннес Ральф өөрийг нь зарчихсан гэж бодоод бүрэн нуран унсан байв. Учир нь Ханжи болон бусд нь түүнийг тэгж бодогдохоор хуурсан байсан. Дараа нь энэ нь зүгээр л арга байсныг мэдээд Саннес бүр эвтэрнэ. Ханжи бүр түүнийг уух хурдагцанд нь шоолно. Гэвч Саннес өөр хүн гарч ирээд миний оронд энэ ажлыг хийнэ гэж хэлдэг. Best of luck, Hanji. Ханжи юунд уурлаж ууртаада тавилга цохиж сүйтгэнэ. Яг тэр үед Леви орж ирээд түүнийг тайвшруулж жинхэнэ зориг болох Эрнийг аврах зүйл рүү буцаана. Учир нь засгийн газар хүснээрээ бол Эрнийг Титан чадварыг нь шилжүүлэхийн тулд идүүлж магадгүй байсан. Тэр шөнө Эрвин Dot Pixies хоёр том төлөвлөгөө ярилцаж байна. Тэд засгийн газрыг түлхэн унгааж, Historiаг хатан болгож бүхнийг шинээр эхлүүлэх талаар бодож байв. Эрвин Ханжид тушаалаа шилжүүлж, өөрийг нь судалгааны корпусын дараагийн удирдагч болгоно. Командор Эрвин Interior Squad танд эрен сурвалжлах тушаал гаргасан. Өөр цамигц Эрвин өөрийн асуудалтай нүүр тулна. Military Police ирж Dimo Reeves-ийг алсан хэрэгт судалгааны корпусыг буруутган бүгдийг нь баривчлана. Ханжи, Моблит хоёр л арай гэж мултарч чадна. Эрин аавынхаа хэдэн жилийн өмнө ярьж байсан онолыг сандаг. Хаан 107 жилийн өмнө хан дотор орж ирсэн анхны хүмүүсийн дурсамжийг өөрчилж илүү амархан захирагддаг болгосон гэсэн онол.
Засгийн газрын нууц явуулгад хэтэрхий ойртсон учраас түүний аав алагдсан байж магадгүй. Одоо Ирвин өөрөө ч засгийн газрын эсрэг тулаанд тэр өвийг үргэлжлүүлэх болжээ. Стохес дистриктэд Military Police судалгааны корпусыг эрен сурвалжилж, хот даяар зарлал нааж эхэлнэ. ЖН, Армийн, Микаса 3 хотыг нууцаар орхиж, ойдох хуарн руу явна. Леви тэнд аль хэдийн дараагийн нүүдлээ төлөвлөж байв. Эренг Хистория хоёрыг рейсийн газар руу аваачхаас өмнө тэдэнд ажиллах хугацаа тун бага байлаа. Яг төлөвлөгөөгөө ярих гэж байтал Саша хүлийн чимээ сонсно. 4-р анги Хич Марло 2 Стохес дистриктийн ойролцоох ойд явж зугтсан судалгааны корпус эднийг хайж байгаагаар эхэлнэ. Тэд аримтай таарах гэж байтал Леви Микаса 2 гарч ирээд Хич Марло 2-ыг өөрсдөө барьцаална. Нийлээд овчин байлаа. Трох дистрикт Вой Пюр 2 командор Найл Докос ярилцлага авч байна. Найл болгоомжтой хариулж, интерьер полисийн с ิจ гтэй үйлдэлүүдийг зохиулгасан ч шууд задлахаас зайлсхийдэг. Тэр энэ шин Одем Герас айж байлаа. Учир нь Титан биш хүн алхад илүү тохиромжтой байсан. Дараагийнх нь өөрсдөд нь чиглэж магадгүй гэж санаа зовно. Нөгөө талд Ханжи, Тростед, Флегл Ривсийг аавынхаа үхлийн үннийг нуух биш, нүүр тулахыг ятгах байна. Флегл айж байсан нь мэдээж. Гэхдээ Ханжи түүнийг чирээд ч хамаагүй зөв зүйлийн төлөө бос гэж шахна. Ойд буцаад ирэхэд Леви Хич Марло 2-оос гэрийг нь хурааж тэднийг милитари полис дотор нэвтрэхэд ашиглаж болох юм гэж бодно. Айдастай Хич Леви тэднийг фимейл титан гарсан үеийн бүх хүмэний төлөө алах байх гэж бодож байв. Гэвч Леви аюулгүй газар хүрмэгц явуулна гэж хэлнэ. Капитан Леви намайг танаа хэрэгт нэгдүүлээч. Леви үгүй гэж хэлнэ. Дараа нь Джон тэднийг шалгахын тулд нэг жүжиг тавина. Тэр хутгаар сүрдүүлж үнэн ч эсхийг нь шалгана. Хүчтэй байсан ч Марло хутгаа шидэд судалгааны корпуст найдахаар шийдснээр шалгалтыг давна. Ингээд шинэ холбоотнуудтай болсон Хич Марло 2 тэдэнд чекпоинт давхад туслана. Залмих бас нилээд хурд хэрэг болсон. Тэднийг буцаагаад интерьер полисийн барьж авсан нэг хүнийг байцаана. Тростед Флегл Ривсийг интерьер полисийн Рожер шахаж аавыг нь судалгааны корпуст хит их оролцсны төлөө алсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Байдал тун муу тийшээ эргэх гэж байтал Флегл шин зэрэг гаргаж Рожерыг өрхөнд оруулна. Ханжи Моблид 2 баг зэрэг тусалсан нь мэдээж. Тэгээд орон нутгийн хүмүүс бүгд энэ үнэн яриаг сонссон нь тодорно. Шүнд болох үед Леви барьсан милитари полисийнхаа хүнээс эрен Хистория 2-ыг хаана байгааг асуусаар байна. Гэхдээ юу ч гаргаж чадахгүй. Тэгтэл Саша дахин ойртож ирэх хүлийн чимээ сонсно. Жаахан ухраад үзвэл Найл Ирвинтэй шоронд уулзаж удахгүй болох шүүх болон Ирвин Дод Пиксис 2-ын нууцаар төлөвлөж буй том зүйлийн талаар цухуулган ярьж байна. Энэ бүхэн маш их Cloak and Dagger өнгөтэй. Найл Ирвиний ёгт үгсийг ойлгохгүй үлдэнэ. Нөгөө талд Ноёд Ирвинийг устгахаар бүрэн бэлэн болсон байлаа. Тэд бүх нууцаа хадгалчихсан. Одоо Ирвинийг цаазаар авчихвал боллоо гэж бодож байв. Сентийн өрөөнд тэд бардам сууж, Ирвиний сүүлчийн үгийг сонсоход бэлэн байна. Өөрсдрөө нэрж буй аюулыг огт мэдээгүй. Том дарга нар судалгааны корпусыг тараахад бэлдэж байгаагаар энэ хэсэг эхэлнэ. Хот даяар олон нийтийн цаазын зар тавигдсан. Ирвинийг цаазлах гэж байв. Сентийн танхимд Ирвин буланд шахагдсан ч бууж өгөх боталгүй байна. Тэр хаан болон ноёдод судалгааны корпус ямар хэрэгтэйг тайлбарлаж Walrus унвал иргэний дайн нөөцийн төлөөх тэмцэл гарахыг анхааруулна. Тэгээд ийм гамшигаас сэргийлэх нууц төлөвлөгөө тэдэнд байгаа эсхийг асууж Эрийн алдуулахыг оролдоно. Гэвч тэд түүнийг өөрийн ашиг сонирхлоо хүн төрлөختнөөс дээгүүр тавьж байна гэж буруутгана. Энэ ханны цаана айж нуугдаад байвал юу ч шийдэгдэхгүй. Cowering in wait behind these walls will solve nothing. Ялангуяа энэ Егрийн асуудал дээр Пиксис Жорж ирээд өөрийгөө судалгааны корпусоос хол байлгахыг оролдож байгаа мэт харагддагч бүх байдлаас түгшсэн нь нэлт. Эцэст нь тэд Эрвинийг дэндүү аюултай, дэндүү саадтай гэж үзээд цаазаар авах шийдвэр гаргана. Ингэж л шийддэг юм байх та. Яг бүх зүйл хамгийн харанхуй болоход нэг цэрэг орж ирээд Walrus-ыг титанууд цөмсөн гэсэн мэдээ өгнө. Танхим тэр дороо эмх замбраагүй болно. Пиксис хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх гэж оролдоно. Гэтэл ноёдын нэг нь Wall Синагийн хаалгыг хаа гэж тушаана. Титан оруулснаас дотоод өмнө гарсан нь дээр гэж үзэж байлаа. Энэ бол тэд эрх мэдлээ хадгалахын тулд ард иргэдийг яаж золиосолж байгааг маш тод харуулсан мөч. Үнэхээр дотор мухаруулмаар. Найл үүнд шууд эсэргүүцэж хаалгыг хаахгүй гэж хэлнэ.
Яг тэр үед Далис Закари зэвсгэлсэн цэргүүдтэй орж ирээд Найлын талыг барина. Тэгэхээр тэр Титаны довтлохооны мэдээ бүхэлдээ Пиксисийн зохион байгуулсан жүжиг байсан байна. Ноёдын жинхэнэ төрхийг ил гаргахын тулд хийсэн блаф байжээ. Ноёд бүгд баригдаж, Пиксис хуурамч хааныг буулгаад ард түмний төлөө үнэхээр санаа тавьдаг удирдагч авчирна гэж зарлана. Wake up! What is it, dinner time? Oh, shut your mouth, you stupid! Тоос намтсны дараа Эрвинийн гинжийг тайлна. Гэхдээ тэр ялалт байгуулсан ч хүн төрлөختөн ямар аюултай шин замд орсныг бодож түгшин. Амс хийгч завгүй байтал хэсэг Левигийн баг руу шилжинэ. Тэд тулаанд бэлдэж байхад хаанжи Моблит хоёр ирээд төрийн эргэлт амжилттай болсныг дуулгадаг. Одоо олон нийт судалгааны корпус болон засгийн газрын тухай үннийг мэдсэн байна. Тэд ялжээ. Дараа нь хаанжи Левигийн багт нэг чухал мэдээлэл өгнө. Рисийн гэр бүлтэй холбоотой эмгэнэлт явдал болон нэг нууц чапелийн төр Historia. Эрийн хоёрыг хаана нуусан байж болохыг зааж өгсөн байна. Хооронд газрын гүнд тэр аимшигтай талцтай чапел дотор Эрийн үнэхээр хэцүү байдалд байна. Тэр гавлагдсан ам нь болттой, харин Historia ёслолын мэд хувцастай түн рүү ойртож ирнэ. 5 дугаар анги газарт орох таласт чапел дотор эхэлнэ. Эрин уяанаасаа мултрах гэж оролдоно. Historia тэнд байж түүнийг тайвшруулахыг оролдоно. Тэгээд тесрэх мэдээ хэлнэ. Түүний аав Род Рейс хүн бүрийн ботсон шиг муу хүн биш байж магадгүй. Тэр Родыг шахалтанд орсон судалгааны корпус пастор Ник гээд бүх талаас дарамт ирсэн учраас тийм шийдвэрүүд гаргасан хүн гэж өмөрнө. Яг тэр үед Род өөрөө гарч ирээд Historiaтай хамт Эрний нуруунд хүрнэ. Энэ нь нэгэн цуваа дурсамжийг нээдэг. Гэхдээ тэр дурсамжууд Эрнийх биш. Тэр чапел дотор Род болон түүний гэр бүл нэг Титантай тулалдаж байгааг харна. Тэгээд өөрийгөө жаахан хүүхэд байгааг хараад энэ бүхэн аавынхан дурсамж гэдгийг ойлгоно. Хамгийн сүүлд харах зүйл нь аав нь Титан болж өөрийнхөө аавыг идэж байгааг харах мөч байдаг. Ингэж л тэр Титан хүчийг авсан байжээ. Энэ бол үнэхээр хүнд төвшин шүү. Үүний зэрэгцээ Historia өөрийн гэсэн дурсамжийн давлгаанд өртөнө. Тэр Фреда гэдэг хар устай охиныг сандаг. Фреда түүн дээр фермд ирж уншиж сургаад бүхэнд хайрлагддаг сайн хүн болоорой гэж захидаг байжээ. Би үнэхээр хичээвэл чам шиг болж өсөж чадах болов уу? Do you think that if I try real hard I can grow up to be like you? Тэгтэл Фреда нь түүний эцгийн талаас төрсэн ихч байсан нь илэрнэ. Фреда Historiаг хамгаалахын тулд дурсамжийг нь арчиж байсан байна. Гэвч дараа нь Эрний аав Киша ирээд Фреда болон Родын гэр бүлийн ихэнхийг алж Фредагийн хүчрхэг Титан чадварыг булаасан байдаг. Яг энэ бүх үнэн тэдэн дээр бууж байхад Кенни орж ирээд төрийн эргэлт болсон тухай мэдэгдэнэ. Тэр хурдлаарай. Судалгааны корпус ирж байна гэж хэлнэ. Дараа нь дээшээ гарч ирж буй аюултай нүүр тулахаар явна. Нийслэлд хооронд Далис Закари түлхэн унсан нэг ноёныг олонний өмнө ихэд доромжлолтой байдлаар шийтгэж байна. Пиксис Эрвинд ноёдын удмынхан яагаад дурсамж өөрчлөгдөхөөс хамгаалагддаг тухай ярьж өгнө. Энэ нь Рейс гэр бүлийн нэг чухал онцлог байжээ. Эрвинд Пиксис хоёрын үзэл бодол өөрч хоёулаа хүн төрлөختөнд сайн зүйл хүсэж байгаа дээрээ санал нийлдэг. Хүмүүсийн хоорондын их тайван хизээж баталгаатай биш. Тэр нь хүн ам нэг юм уу түүнээс бага болтлоо л үргэлжиж магадгүй. Үүний дараа судалгааны корпус Эрийн Historia хоёрыг аврахаар хөдлөнө. Леви чапел руу явах замдаа Кенниийн үхлийн чадвар өнгөрсөн түүхийн талаар багтаа ярьж өгнө. Тэр ч байтугай Кенни Микасатай удам угсааны холбоотой байж магадгүй гэдгийг дурдна. Микаса ч өмнө нь дотор нь нэг догшин хүч сэрсэн мөчийг сандаг. Тэр нь Кенни Леви хоёрынхтой ижил шинж байж болох байлаа. Кенни өөрөө ч үхэж буй өвөөгийнхөө үгийг сандаг. Акерман болон Ориентал клан хоёр яагаад хаанд айдас төрүүлж хавчигдаж байсан талаар өвөө нь ярьж байжээ. Учир нь тэд дурсамж өөрчлөх хүчинд автдаггүй байв. Леви болон түүний баг чапелд хүрч нууц орцыг олоход бүгд дотроо хүнд тулаанд бэлдэнэ. Кеннигийн багийн Кевин ч хүмүүсээ зоригжуулж учир шалтгаантай тулалд гэж хэлдэг. Ингээд их цас асгарах тулааны тайз бүрэн бэлэн болно. 7 дугаар анги Эрийн Historia Род 3 байгаа чапел дотор эхэлнэ. Род Historiад Фреда бүр мөсөн алга болоогүй. Дурсамж нь одоо ч үлдсэн гэж хэлнэ. Тэгээд Эрний аавын хэрэгэлсэнтэй яг адилхан нэг тариа гаргаж ирэн Фредагийн дурсамжтай уулзах боломж Historiад байна гэж ятгахна. Here they come. Яг энэ үед Леви хаанжи болон тэдний баг чапел руу хүчтэй дайрч орно. Тэд дайр тос дүүргэсэн торхнуудыг өнхрүүлэн оруулж, дэлбэлж, утаан хөшиг босгоно.
Энэ эмх замбраагүй байдал Леви Микаса хоёрт яг хэрэгтэй зүйл байлаа. Тэд антиперсонал контрол сквад руу ойртон орно. Тэр багийн гэр ойрын тулаанд тохиромжгүй байсан тул Левигүүн баг эхэндээ илүүрхэж чадна. Гэвч яг давуу байдал аваад эхлэх үед Кенни Акерман өөрөө тулаанд орж ирнэ. Энэ бүх хүмүүний дунд Род төлөвлөгөөгөө хурдлуулж, Хисторияг тариа хийхийг ятгаж, эренч бүх хүчээрээ битгий хий гэж оролдоно. Род Хисторияд эртний ааваас булаагдсан хүч үнэн дээр өөрийнх нь байх ёстой гэж тайлбарлана. Мөн үүсгэн байгуулагч Титаны хатуурал энэ чапл болон ханнуудыг бүтээсэн. Дурсамжийг өөрчилснөөр нийгэмд тайван байдал хадгалж ирсэн гэж хэлнэ. Кенни энэ бүхнийг сонсоод Родтай нүүр тулна. Тэгээд зөвхөн Райсийн цустай хүн л үүсгэн байгуулагч Титаны хүчийг бүрэн ашиглаж чадна гэдгийг мэдээд уг хүчийг өөрөө авахыг хүсэж явснаа илчлэнэ. Ашиглуулж мэхлүүснээ мэдэрсэн Кенни бараг Родыг алах шахна. Гэвч Хистория саад болж орж ирээд энэ хүчийг өвлөж авахд бэлэн гэдгээ мэдэгдэнэ. Кенни түүний шийдвэрт бухимдсан ч бас бага зэрэг сонирхно. Тэгээд Эрен Хистори хоёрын хооронд хүчээр мөргөлдөөн гаргахын тулд Эрний духыг зүснэ. Род сандран ёслолоо үргэлжлүүлэхийг оролдож Хисториад тариаг өгнө. Гэхдээ Эрен Титан болж хувирахгүй. Хүчээ эргүүлэн аваад хүн төрлөختнийг авраач. Take your power back and use it to save humanity. Эцэст нь Хистория аавынхаа төлөвлөгөөг няцаана. Тэр тариаг хагалж Родыг түлхээд өөрийгөө хүн төрлөختний дайсан болно гэж зарлаж Эрнийг суллахаар шийднэ. Эрин хооронд уйлж өөрийг нь идчих гэж хүртэл гуйж байсан. Үнэхээр галзуу шүү. Хистория эцэст нь Эрнийг суллана. Гэвч Род эцсийн арга болгон хагарсан тарианы асгарсан шинийг долоож аваад Титан болж хувирч эхэлнэ. 8 дугаар анги Interior Police яаран ухрахтаа унагсан нэг торонд судалгааны корпус тарахаас эхэлнэ. Тэд дараагийн алхмаа яахаа бодож байтал гинт Титан хувирах хүчтэй гэрэл гарч бүгдийн анхаарлыг татна. Тэр нь Род Рис байсан бөгөөд яг тэндээ Титан болж хувирч байлаа. Родын хувиралд жирийн Титаных биш байв. Маш том. Тийм том болохоор агуу тэр чигтээ нуран унаж эхэлнэ. Леви удирдагчийн хуваар армин Моблид хоёрт шархагдсан ханжиг аюулгүй газар гарга гэж тушаана. Энэ хооронд Хистория Эренийг суллахыг оролдож байна. Гэтэл Эрен өөрөө аавдаа идүүлчих. Тэгвэл үүсгэн байгуулагч Титаны хүч зөө удам руугаа буцна гэж ятгах байлаа. Удалгүй Левигийн багийн бусдын чирж яг цагтаа Эренийг муллахад туслана. Энэ хооронд Кенни Акерман Род Титануудын талаар бусдаас илүү мэддэггүй байсныг ойлгож эхэлнэ. Кенни өөрийн багтаа агуун гүн рүү ухар гэж хашгирна. Левигийн багт гарах тодорхой гарц олдохгүй хавчигдсан байдал үүснэ. Эрен Титан хэлбэртээ орох талаар бодно. Гэхдээ агуу нурж байхад түүнийг Титан хэлбэр тэсэхгүй байж магадгүй гэж байна. Тэгтэл Эрен армор гэж шошголсон нэг сав олж харна. Тэр эрсдэл гаргахаар шийднэ. Савыг шүдээрээ хаглаад Титан болж хувирна. Түүний Титан хэлбэр агуун бүтцийг тогтоож чадна гэж найдаж байв. Төлөвлөгөө нь бүтэн. Эрний хувиралт талсжилт үүсгэж агуйг тулж тэдэн дээр нуран унахаас сэргийлнэ. Гадаа армин Моблит ханжи 3 гарч амьдсан байдаг. Тэд чапелийн дээрх газар сууж Родын авраг Титан мөлхөн гарч ирэхийг харна. Энэ зүйл Колоссал Тайтанаас ч том байлаа. Дэндүү том. Газар доор Жиан, Микаса хоёр Эрнийг таласт болсон Титан хэлбэрээс нь гаргана. Леви тэр хатуурсан нөлөөг Харднинг гэж нэрлэнэ. Тэгээд энэ нь хааныг барьсан арга мөн гэдгийг ойлгоно. Одоо тэдэнд Вол Мариаийн нүхийг бүглэх арга эцэст нь бий болжээ. Кони, Саша хоёр гарц гаргаснаар судалгааны корпус Чапелийн нурангийг орхиж гарч чадна. Тэд дөнгөж ирсэн Эрвин болон бусадтай нийлнэ. Ханжигаас өөр хүнд шархтсан хүн бараг байхгүй тул ажиллагаа амжилттай болсон гэж үзнэ. Родын галзуурсан Титантай яахаа ярилцсны дараа Эрвин дараагийн алхам нь Орвуд дистрикт руу явах гэж шийднэ. Родын Титан тийшээ явж байгаа байх магадлал өндөр байлаа. Дараа нь юу болохыг бэлдэх зуур Хистория аавынхаа үйлдэл болон өөрийн хийсэн сонголтуудыг эргэцүүлнэ. Тэр судалгааны корпустай мөр зэрэгцэн тулалдахаар шийдэж бүр тулаанд бэлдэнэ. Мөн Эрвиний дэвшүүлсэн шин үүрэг болох Хатан хааны байр сууриа хүлээн авч эхэлнэ. Олон нийтийг нэгтгэх хууль ёсны бэлэг тэмдэг нь тэр болох байв. 9-р анги Род Рейс одоо аврах Титан болж Орвуд дистрикт руу өөрийгөө чирсээр явж байгаагаар эхэлнэ.
Гаррисонын капитан Карсон сандарч яагаад иргэдийг нүүлгэхгүй байгаа юм гэж Эрвинийг шахна. Энэ хооронд Ханжи тайлбар хийн. Родын Титан томоохон хүний бөөгнөрл рүү татагддаг. Тиймээс орвуудыг нүүлгвэл Титан шууд нийслэл метрос руу нэгт хүн амтай газар очино. Тэгвэл бүрч том суурил болно. Байдал аимшигтай байсан ч Эрвин орвууд дээр тулалтгаар шийдэнэ. Хотыг өгөөш болгон ашиглаж Титаныг метрос руу явхаас өмнө зогсооно. Тэд их бууны сургуулилт гэж халахвчлаад туршилтын нүүлгэн шилжүүлэлт зохион байгуулна. Үүнээс болж оршин суугчид цэрэг шин эрх мэдлээ гайхуулж байна гэж ам мөрийн. Ардууд засагтаа итгэхгүй байгааг харах бол сайхан л да. Өөр цайхад Гаррисон ойртож буй Титан руу их буу харвна. Гэвч их буу ямар ч нөлөө үзүүлэхгүй нь тодорхой болно. Гал нэ. Леви хэрэггүй бөмбөгдөлтийг хараад Эрвиний төлөвлөгөө шин туршлага багтай орон нутгийн хүчээр тулсан нилээд эрсдэлтэй мөрий байна гэж дүгнэ. Энэ хооронд Ханжи дээр гэр оролцуулсан төлөвлөгөөтэй ирнэ. Ингээд Родыг зогсоох сүүлчийн оролдлогын суурь тавигдана. Хистори энэ үеэр Эрвиний өөрийг нь зүгээр нэг бэлэг тэмдэг хатан болгох санаанд дургу байгаагаа хэлнэ. Хэрвээ амьд үлдвэл өөрийн хувь заяаг өөрөө илүү идэвхтэй авч явахыг хүсэж байна гэж мэдэгдэнэ. Титан улам ойртох тусам судалгааны корпус эцсийн тулаанд бэлдэнэ. Тэд дайрд өөргсөн тэрэг ашиглахаар төлөвлөнө. Титаны хүчтэй халууныг ашиглаад дэлбэрэлт өдөөх гэсэн хэрэг. Армин Саша 2 граплинг хүүг ашиглан дартай тэрэгнүүдийг Титаны гарт нь татаж оруулна. Ингэснээр Титан ханнаас зуурч байсан барьцаа алддаг. Дараа нь эрен бүр илүү их дартай торыг Титаны ам руу шидэж асар том дэлбэрэлт үүсгэнэ. Энэ нэмэх замбраагүй байдлын дунд Хисторияч эцсийн довтлогоонд өөрөө оролцсон. Тэр аавыгаа дуусгахын тулд Титаны махыг зүсэж орно. Миний үгийг сонс. Чи Титануудыг хүсвэл бүр мөсөн устгах чадна. You have to listen to me. You could easily eradicate the Titans for good. Тэр энэ үед аавынхаа өнгөрсөн зовлон зөрчлийг харсан нэг үзэгдэл мэдэрч шийдвэр нь улам батчихна. Тулаан дууссаны дараа тоос намдаж орвуудын оршин суугчид цугларна. Тэд Хистерияг хараад эцсийн цохилтыг чи өгснө үү гэж асууна. Тэр тийм гэж хариулаад өөрийгөө ханнуудын жинхэнэ захирагч гэж зарлана. Энэ бол үнэхээр айхтар дүрийн өсөлт байлаа. Энэ хооронд хүнд шархацсан Кенни Акерман өгөхийнхээ өмнө амьдралдаа таарсан хүмүүсээ эргэн бодож хэвтэнэ. Түүнийг Леви олж ирэхэд Кенни гарт нь Род Титан болохдоо хэрэгэлсэнтэй адил нэг нууцлаг тариа байсан. Нийслэл метросод энэ хооронд Хистория рейсийн титэм залах ёслолын бэлтгэл эд явагдаж байлаа. Энэ хооронд Леви газарт орох Чаплийн нурангийг ухаж байтал Кенни Акерманыг олсон гэх мэдээ ирнэ. Үүнээс болж Кеннигийн өнгөрснийг харуулсан дурсамж руу шилжинэ. Олон жилийн өмнө Кенни өөрийн рейстэй маш хүчтэй анхны уулзалтыг хийж байжээ. Өөрийн Титаны сүр хүчийг харуулсан. Род тэр дорн Кенниг алахыг хүссэн ч өөрийн түүнд боломж харсан байна. Тэр Кеннигийн Акерман удамтайг мэдэрчээ. Өөрийн бүр Кеннигийн өмнө сөхрөн Акермануудыг хавтсан явдал уучлал гуйсан нь Кеннид хүчтэй нөлөөлнө. Ингэснээр Кенни алуурчнаас титмийн хамгаалагч болж өөрчлөгдсөн. Дараа нь Кеннигийн түүх янхны газарт ихч хүчилтэйгээ дахин уулзах хэсэг рүү шилжинэ. Тэндээсээ тэр өөрийн дүүгийн хүү Левиг мэддэг болсон байна. Танилцсантаа таатай байна. Кенни Левиг асран авсан. Гэхдээ аав шиг байгаагүй. Тэр ердөө амьд үлдэхт нь хүрэлцэх хоол өгч хэрхэн өршөөлгүй алахыг цаагаад өөрийгөө тижиж чадхаар боломгдсон орхиод явсан. Дараа нь Кенни гэр бүлийн төлөө сүүдэрт хэрхэн ажиллаж ирснийг тэр бүхэн энэ мөчөд яаж хүргэснийг харуулна. Тийм болохоор л Леви ийм хүн болсон юм байна. Одоо цагтаа эргэж ирэхэд Леви өвөхийн даваан дээр байгаа Кенниг олно. Кенни амьдралынхаа сонголтууд болон өөрт нь тохиолдсон хүмүүсийг бодож байв. Тэд бүгд өөр өөрийн гинжинд хүлээстэй байсан. Эрх мэдэл, шунал, эсвэл амьд үлдгэцэн. Кенни Левигийн өмнө нэг зүйл хэлнэ. Өөрийн шиг хүчрэхэг хүн хүртэл ямар нэг зүйлд боолчлогдсон байдаг. Тэр Левид Титаны ийгдэс дүүрсэн тариаг өгч илүү хүч авах боломжийг цохуулгаад өгнө. Дараагийн хэсэг Хисторигийн титэм залах ёслол руу шилжинэ. Нийслэлд тэр олон нийтийн өмнө хатан хаан болж титэмлэгдэж сүр жавхлантай мөч өрнөнө. Өмнө нь эцэг нь байсан Титаныг устгаснараа тэр өөрийн үн цэнийг баталсан. Энэ нь түүнийг удирдахч байгаад зогсохгүй. Ард түмэнд шин найдварын бэлэг тэмдэг болгож өгнө. Энэ хооронд ёслолын алсаас Райнер Браунын Армарт Титан урсан туйрын дунд ялагдсан байдалтай олдно.
Меролд Хувер болон Бис Твитн дараагийн алхмаа төлөвлөж координатыг барихыг зорьж байлаа. Тэгэхээр инх тайван хараахан ойртоогүй хിവэр байна. Өнөөдрийн бичлэгийг хийхэд хамгийн их дэмжлэг үзүүлсэн Баяр сүх сайн заяа танд онцгойлон баярлалаа. Таны дэмжлэг энэ бичлэгийг хийхэд үнэхээр их тус болсон шүү.